ээшгийн нэг санаа зовсон юм байхгүй л гэж. Зөөр 12 гээ сүүчийн өдөр гээл тэгэл биедтэйгээ нэг тэнч яваал. Төсөж өнгөсөн ах ичнараас зөвлөгөө ирж байна уу? Энэ шигцээ байдаг шүү, амархан байдаг шүү. Та нар тэгээрээ тэрэн дээр анхаараа. Яг нэлээд их ярдин гэтээ би сонсохгүй. Айгаад энэ. Айгаад энэс илүү амар юм яриад байв шүү. Хүүхдүүдийн харилцааны талаар ямар вэ? Монгол руу ямар вэ? Манай сургуультай тэгж амар дээрлэлт тэр нэг болоогүй. Гэтэ сая нэг Шангрила дээр нэг болоод байх шиг байсан. Тэр надад нэг таалагдаагүй. Яагаад ч тэгээд эдэн нэг юун тархинд нь юун тийм гоё идэх сайн ойлгохгүй л. Манай үеийнх нь одоо нэг тоглоом руу физик тоглоом руу нэг орцсон гэх юм уу. Тэгээд тэр нь сайн өгөөгөөсөө мэдэхгүй. Хэрэг бас Монгол улсын тоглоом идэр дээрээ сайн болчих бас сайн л ах нэг талаараа бол. Гэтэ бас сургууль идэ таслаа яваад байвал бас хэцүү л. Одоо аав чинь юу гэж зөвлөж байна? Одоо сэтгэл санаа гэх юм уу хуваалцж байна. Мэдээж дэмжин, нэлээд нэглэх дэмжин. Хэрэг асуудал гарвал хамгийн түрүүнд асуух хүмүүс, ээж аваасаа хамгийн түрүүнд асуух хүмүүс бол мэдээж аавлах та. Би бус дайлах юм мэдгүй л гааз болох манай ээж аав нэг шахаад авахгүй заавал тийм ажил ор гэсэн юм нэг шахаад авах юм баггүй. Хэрэг тэнцэхгүй бол яг уу интернет дэлгэр явж олно гэж л өөрөө хэлчихлээ. Тэгээд мэдээж дэмжиж байгаа. Ажлуудаар бол яг хүн болгоны нэг хүсчтэй хичнээн дургу ажилдаа суух юм бол тэгэл амжилт болохгүй шүү дээ. Тийм болохоор ээж авч нь тэгээд хэрэггүй, интернет ютубер идэр болоод хэрэггүй, фейсбુક болоод хэрэггүй гэжсэн ч гэсэн хийш тэрэндээ нилээх дуртай бол азаа үзэж хэцгүй. Тэгээд мэдээж хүн нэлээд олон жил байгаа юм чи хүн амжих. Тэгээд тэрийг ашиглаж болно.